Эльфридийн улсын өмнөх хаан хүргэнээ магтан сууна. Тэр нь манай Совма Касуя. Манай хүний энэ ертөнцид ирээд авсан чадвар нь харанхуйн төрлийн шид. Харин тэр шидийг ашигладаг хүн цөөхөн гэнэ. Гүнж гэхэд л энэ шидийг ашигладаг хүнийг ердөө 3 удаа л харсан гэдэг. Тэдний нэг нь гүнжийн ээж болох хатан. Харин Касуя маань энэ шидээр өөрийгөө ч хамгаалах боломжгүй юм гэхэд Айша хааныг ямар ч үед хамгаалахаа амлав. Харин манай хүн бол хохиноор хамгаалуулж байгаадаа баг зэрэг хичиж байна гэдэг. Өмнөх бүлэгт Эльфридийн улс Амидоны улсыг эзлээд дуссан. Харин үүнтэй холбоотой асуудлаар Амидоны улсын нийслэл Ван хот руу эзэнт гүрний 50,000 зэрэг ирж байгаа гэнэ. Ингээд хааны ордонд энэ талаар зөвлөлдөж эхэллээ. Гранкеос эзэнт улсын цэргүүддээ Амидоныгийн ханхууч мөн ирсэн байна. Тэр ханхуу шууд л Ванг эргүүлэн өг гэж шаардав. Амидоны улс нь хүн төрөлхтний нэгдэл орсон учраас улсын хэлийг нь өөрчлөхийг эзэнт улс хүлээн зөвшөөрөхгүй юм байх. Манай Касуя бол харин өөдөөс нь битгий дураараа яриад байл гэдэг юм. Угаасаа Амидоны улс л өөрсдөө эхлээд Эльфридийн луу дайрсан. Тэгснээ ялагдсан хойноо эзэнт улсыг ашиглан газраа буцаан авахар олиггүй үйлдэл хийж байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө Амидоныгийн ханхуу өмнөх хааны шийдвэр өөртөө нь огт хамааралгүй энтер гээд бүр тэнэгтэж өгнөө. Харин Касуя түүнийг эхлээд зүгээр уучлалт гуйчаа миний өгшин гэж байгаа юм. Нөгөөх нь тэгээд яах чаргагүй туртай дургүй нэг юм уучлалт гуйдаг. Гэвч Касуя газар нутгийг нь буцаан өгөхгүй гэдгээ шулуухан хэлнэ. Ван хотын иргэд өмнө нь саарл өнгөөр төсөөлөгдөхүйц амьдралтай байсан бол өнөөдөр олон төрлийн өнгө алгалсан сайхан хот болсныг манай хүн хэлв. Тэгээд иргэд хэнийх нь талд орох бол гэж асууна. Мөн эзэнт гүрний элчид хандан Амидоны улсын бусад улс орны хэрэгт хошууд үрдэг байсан олиггүй үйлдэлүүдийг илтгэдэг. Касуя ханхууг гарган элчид санал тавихыг хүслээ. 10 жилийн өмнө гинэт гарч ирсэн чөтгөрийн хааны эзэмшлээс болж хүн төрлөختөн эзэмшил нутгаа алдаж эхэлсэн. Харин Гранкеос эзэнт гүрэн чөтгөрийн эсрэг хүн төрлөختнийг нэгтгэх дуудлага болох хүн төрлөختний холбоог нээж холбоонд нэгдсэн улсууд 3 хуулийг даах ёстой болсон. Үүний нэг нь хүн төрлөختний хоорондох тулаанаас үүдэлтэй цэргийн хүчээр хилийн шугам өөрчлөхгүй байх явдал. Амидоны улс холбоонд илссэн ч Эльфридийн нэгдээгүй. Тиймээс л одоо нийслэлээ алдсан Амидоны улс 1-р хуулийг даган газар нутгаа буцаан авахар эзэнт гүрний туслалцааг хүсэж байгаа нь юм. Касуя элчид 2 улсын харилцааг сэргээх хүсэлтэй байгаагаа хэлв. Хэлэлцээрийн өмнө эзэнт гүрний генерал Касуяд хоолоор дайсных нь хариуд нэг шинэ хоолны санааг хэлж өгнө. Тэр нь чөтгөрийн хааны эзэмшилд гарч ирдэг мангасын мах. Тэгсэн мангасын махыг идэж үзсэн гэдгийг нь сонссон Касуя дотроо хөөхөн царайлж чад зөрөгтэй юм а гэж бодов. Тэр генерал 4 далавчтай авраг могой махыг идэж үзсэн гин. Харин тэр мах нь шууны махтай адил амттай байсан гэж хэлдэг. Яагаад мангасын махыг идэх болсон талаар нь асуухад тагнуулын салаа мангасын махаар хоол хийж үлдээсэн ул мөртөө таарсан гин. Өөрөөр хэлбэл оюун ухаанд чөтгөрүүд нь мангасуудаар хооллдог. Биднийхээр хүн төрлөختөн амьтдын махыг эздэгтэй яг адил гин. Ингээд үргэлжлүүлэн хэлэлцээр хийх цаг болов. Харилцаа холбоотой байх хэдий ч холбоонд нэгдэх хүсэлгүй байгаагаа Касуя шуудхан хэлнэ. Харин оронд нь нууцаар холбоотон болох хүсэлт гаргав. Тэгээд хоорондоо харилцаж байх хэрэгсэл санал болготол манай Касуяг эзэнт гүрэнд хүрээд ирээч хааны суудлаа өмнөх хаанд буцаагаад өчөх. Бид хүссэн албан тушаалыг чинь өгье гэж авдаг юм да. Тэгээд бүр хичээгээ суулгая. Манай улсын хаан болооч гин. Манай гүнж уурлаад л босоод ирлээ. Яасан ч Касуяг өгөхгүй л гэж байна. Манай Касуяж өөр улс руу явах бодолгүй байгаагаа хэлв. Тэгээд тэд үргэлжлүүлэн хэлэлцээр хийх асуудлаар ярилцаад тус тусын улсдаа элчин сайдын яам байгуулахар болно. Тэд үүр цайтал ярилцжээ. Энэ ертөнцийн чөтгөрийн хааны нэрийг Девалрой гэдэг. Касуяд харин энэ нэрийг хаан ихтэй сонсож байсан юм шиг мэдрэмж төрнө. Маш их ажилласан түүнийг гүнж амрах хэрэгтэй гээд өвдгөөд ирлүүлэн хэвтүүлнэ. Ядарсан үедээ надад хэрхлэж болно гэдэг. Хэлэлцээрийн дагуу дараах шийдэлд хүрчээ. Эльфридийн хаанд улсын айрам Ван хотыг буцаан өгч өөрсдийн улс руу буцна. Буцаан өгөх нөхцөл болгон
Амидоны улсаас Эльфридийн улсад дайны нөхөн олгор олгох ёстой. Мөн хоригдол буцаан өгөх ажлыг хилцээрээс тусад нь явуулна. Энэ шийдвэрт Амидониагийн ханхүү баахан бухимдаж байгаа юм. Тэгсэн эзэнт гүрний элч хэрэв шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол эзэнт гүрэн дахин оролцохгүй гэдгээ хэлв. Мөн Амидоны улсыг хүн төрөлхтнийг холбооноос гаргана гин. Амидоны улс 4 өөр улсын голд байрладаг. Хэрэв холбооноос хасагдах юм бол бусад 3 улсын хоол болох аюултай. Иймээс Амидониагийн ханхүү үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Ингээд Амидоны улсын орлогын 2 жилийн хэмжээний нөхөн олгорыг 10 жилд хуваан төлөвлөхээр болно. Түүнийг заавал эзэнт гүрний зоосон тэмдэгтээр төлөх ёстой. Амидониан цэргийн хүчиндээ ихэнх төсөө зарцуулдаг. Тэгэхээр энэ төлбөрийг төлснөөр цэргийн хүч нь сулрах магадлалтай. Бас барьцаанд нэвтрүүлэг дамжуулдаг чулууг нь авна гэтэл ханхүү зөвшөөрсөнгүй. Тэгвэл оронд нь номын самданд байх номнуудыг авахыг хүсдэг. Тэгсэн ханхүү номыг бол хүснээр авах гэж байна. Ингээд хилцээр амжилттай дуслаа. Манай Казуя ханхүүд хандан зовж олсон улсыг захирахад амар, зовлогоо олж авсан улсыг захирахад хэцүү гэж хэлдэг. Харин ханхүү үүнийг ойлгосон эсхийг мэдэхгүй ч дэмий зүйлд битгий санаа зовдоо гэж хэлчихэд яваад өглөө. Эльфридийн улсын айрам Ван хотоос явж байна. Ард иргэд нь гадны улсын хүчийг явж байгаад баярлах бус харин ч гуниглаж байгаа харагддаг. Тэд Амидониагийн удирдлагад эргэж орохоос хайж байгаа хэрэг. Тэд дарангуйлалд амьдарч ирсэн. Харин тэр өдрүүд нь одоо буцаж ирэх вэ гэж хайж байгаа юм. Амидониагийн ханхүү эргэн ирснээр дэг журам тогтоохыг хүсэх нь лавтай. Гэвч эрэх чөлөөг нэгэнт мэддэг болсон ард түмэн яах вэ? Ингэж манай хэд ярилцсан явна. Эзэнт улсын элч ч мөн өөрийн улсдаа эргэн ирлээ. Энэ улсын хатна нь энэ генералын эгч. Дүүгээ хараагүй удаад ганцаардлаа гэд шууд л тэрвэрэд авна. Дүүгээсээ Соума Казуя гэгч ямар хүн байна гэж асуув. Харин дүү нь тантай адил ажлын өрөөндөө ор тавьчихсан нэгэн байна гэдэг. Эзэнт гүрний бодлогыг ойлгон баатар болж дуудагдан ирсэндээ уурлаагүй. Ухаалаг нэгэн байсан гин. Шин зүйлийг араараас нь гарган ирдэг төсөөлшгүй нэгэн. Энэ ертөнцийг харах үзэл нь биднээс өөр гэдэл түүний тухай ярьж гарна. Бас тэр эзэнт гүрэнтэй хөл нийлүүлэн алхаж нууц холбоотон болох санал тавьсан. Үүнийг сонссон эзэнт гүрний хатан тэсэлгүй инээд алдав. Саяхны хүртэл туйлын дордож байсан улс нэг мэдсэн твийн зүүн бүсийг даатгаж болох холбоотон болох нь гэж бодохоор инээдтэй байна гин. Соума Казуя санснаас ч сонирхолтой нэгэн бололтой гэдэг. Мөн хурдан түнтэй уулзахыг хүснэ. Манай хааны оюун ухаанаа хулбарлсан чихмэлт адал явдлаа үргэлжлүүлсээр л байгаа бололтой. Нийт аялагчдыг хааны ордонд урьжээ. Хаант улс аялагчдын ажлыг дэмжиж найр зохион байгуулж байгаа юм байна. Аялагчид чихмэлтийг ч бас уулдаа гин. Тэгсэн чихмэлт унаад өгнөө. Лишя гүнж түүнийг аваад явдаг. Тэгсэн чихмэлтээ дангаар нь шид ашиглан явуулаагүй. Үнэхээр хаан өөрөө чихмэлтийн дотор нуугдаад оччихсан байж. Манай гүнж хааныг ногоон өстэй охинтой хартаад идэг. Инээж байгаад л манай хүнийг хөөхөн бантаачхна. Казуя шоронд хоригдож буй Кармен гүнтэй уулзна. Казуя түүнээс шоронд амьдрах ямар байгааг асуусан чинь гүн санснаас тухтай байна гэдэг. Мөн их тайван байна гин. Манай хүн дотроо зөрүүд өвгөн юм аа л гэж үздэг юм. Кармен гүн анханасаа бүхнийг төлөвлөсөн байв. Хөрөнгө завшсан язгууртнуудыг ивэлдээ авч буй мэтээр тэднийг нэг дор цуглуулan эцэст нь баригдах нөхцөлийг бүрдүүлсэн. Гэсэн ч задруулах боломжгүй төлөвлөгөө зохиосныхоо дунд одоо тэр өөрөө ч тэдний адил цаазаар ахуулах ёстой. Казуя түүнийг тэнэг үйлдэл хийснийхэн төлөө уурлана. Гүн гүөхвэл Лишя гүнж маш ихээр гуниглана. Тиймээс Казуя үүнд бухимдаж байгаа хэрэг. Мөн гүнд чухал үүрэг хариуцуулж ирээдүйд хамтран ажиллана гэж бодож байсан. Гэсэн ч гүн өөрийн хийсэн үйлдэлдээ сэтгэл хангалуун байна гэдэг. Казуя гүнд хортой дарс авчирчээ. Улсынхаа төлөө зүтгэж ирсэн түүнийг олонний өмнө алах хүсэлгүй байгаагаа хэлв. Мөн түүнийг дагаж байсан хүмүүст ч ийм дарс өгч байгаагаа хэлнэ. Гүн харин дарсыг талархан хүлээн авч уусан юм. Тэр эцсийнхээ үгээр гүнж болон хаан хоёрт аз жаргал хүсдэг. Талс дэшиглэн эзэнт гүрний генерал Эльфридийн улсын
ерөнхий сайдтай ярилцаж байна. Тэгсэн манай хүний баруун гар болох ерөнхий сайдыг бас л улсдаа эрхийг хятгана. Номын санган эзэмших эрхийг өгье гэсэн ч ерөнхий сайд мэдээж зөвшөөрөхгүй. Тэр бол хаанд үнэнчээр зүтгэж түүнтэй хамт ирээдүг бүтээхээр шийдсэн нэгэн. Казуя Айшад Альбесоор хааны торгон хамаалагч цолыг өглөө. Айшагийн аав манай Казуяд охиныг минь аваач гэж хэлнэ. Гуй, эхнэрээ болон аваач гэдэг юм. Энэ л түүний хувьд шагнал болох юм гин. Тэгснээ эцгийн хуваар хэлэхэд эвгүй байгаа ч энэ бол түүний өөрийнх нь хүсэл гэдэг юм да. Казуя гэхдээ дотроо эхнэрээ болгох хүсэлж байх нь байгаа л гэж бодож байна. Тэгээд гүнж рүү харсан чинь нөгөөх нь Айшаг эхнэрээ болгоо гэд зөвшөөрлөө. Энэ ертөнцид эрэгтэй эмэгтэй гэлтгүй хинч олон эхнэр эсвэл нөхөртэй байж болдог. Тиймээс гүнжийг нэгдүгээр эхнэр гэж үзэн Айшаг хоёрдугаар эхнэрээ болгох гин. Айшааж баяртай байгаа харагдана. Ингээд манай хүн хоёр эхнэртэй болж байгаа юм. Тэгсэн энэ үеэр нөгөө гойдуулдаг цэнхэр үстэй Жуна их гунигтай байгааг түүний эмээ болох 3 гүнгийнийг анзаарна. Жуна ч мөн гавьяагаа үнэлүүлэх гэж дуудагдах үеэрээ өөрөө түүний эхнэр болох хүсэлтэй байгаагаа хэлхэн тэр. Тэгсэн Казуя маань шууд татгалзчихдаг. Тэр нэвтрүүлэг хөтэлдэг. Улсад их алдартай учир одоогоор болохгүй гин. Гэхдээ түр хүлээвэл эхнэрээ болгоно гэд амладаг. Жуна их гунигтай байгаа харагдана. Харин хаан илүү их дуучид авиаслаг хүмүүс цуглах үед заавал түүнийг гуйна гэдгээ амлав. Жуна харин тэр өдрийг тэсэн ядан хүлэе гэдэг. Казуяг өөр их нэртэй болоход сэтгэлийнхээ гүнд өвдөлт мэдэрсэн гэдгийг гүнж хоригдож буй найздаа хэлнэ. Лиша гүнжийн найз болон түүний аав Варгас гүнг хаан өөрөө шүүхээр болжээ. Ингээд шүүх хурал эхэллээ. Тэднийг босогч гэж үзэн газар нутаг эд хөрөнгийг нь хураан авч цаазаар авах ёстой гэж үздэг. Шүүх хурлын үеэр маш олон санал гарна. Харин хаан энэ үеэр дайсан гэж үзсэн олон хүнийг нэг дор устгахаар төлөвлөжээ. 12 хүнээс ердөө 2 язгууртныг л амьд үлдээдэг. Хэдий харгас хэдий ч ингэж байж ялзарсан модыг үндсээр нь суглана гин. Харин Варгас гүн болон охиныг нь амьд үлдээхээр шийджээ. Варгас гүний охин Карлаг боол болгоно гэдэг. Ингэхдээ хаан болон гүнжийн дэргэд байна. Нэг ёсондоо Лишагийн найз учраас ингэж аварч байгаа хэрэг. Мөн Казуя Карлад хандан хэрв хизээ нэг өдөр намайг балмад дарангуйлагч нэгэн болвол тэр үед намайг хорох үүргийг чамд өгч байна гэдэг. Миний эргэн тойронд байгаа хүмүүс үүнийг хийж чадахгүй. Тиймээс чамд үүрэг болголоо гэж хэлв. Шүүх хурал дуусмагц Казуя гүн бодолтой харагдана. Түүний хийсэн анхны харгас үйлдэл байлаа. Харин Казуягийн сэтгэлийг засгаар хоёр эхнэр нь ингээд хүрээдэрдэг. Торгон цэргийн ахмад манай багийн найз болохгүй зүйл хийчихлээ гэд сандран ирлээ. Тэгээд хаан гүнж хоёрыг металл байгууламж доторх модон байшинд дагуулan ирдэг. Жиньягийн охин эрдэмтэн бололтой. Харин энэ хачирхалтай газар бол түүний судалгааны лаборатори. Тэр бас хааны армийн шидтэн гин. Зэвсэг бүтээх хилтэс байсан ч элдв хэрэг тариад халагдчихжээ. Байж боломгүй зүйл бүтээчихсэн юм гин. Хурдан уургадаг ургамлын үр суулгасан жатны үзүр хийсэн ч түүнээс нь болоод судалгааны цамхаг тэр жигтэй ширэнгэн ой болчихж. Харин энэ охин түүнийг маш сайхан санаа байсан л гэдэг. Тэгээд хаанд шинэ бүтээлээ танилцууллаа. Сүсөмө Марк 5 туршиж үзэхүү гэснээ бүгдийг нь хийсгэх төхнө. Энэ бүтээлээ тэр шидийн энерги сордог чулууг ашиглан бүтээжээ. Энэ чулуу нь энэ улсын газар дор элбэг байдаг. Харин түүний шин нээлт бидний мэдэх зайнаас ялгаагүй гэж Казуя бодно. Уурын хөдөлгүүрч байдаггүй энэ ертөнцид Жиньягийн охин энерги хураах технологи бүтээчихэж. Энэ технологи байвал хаант улс томоохон хөгжилд хүрнэ. Гэвч энэ элбэг чулууг нь хараагдсан чулуу гэж нэрлэдэг. Учир нь хажууд нь шидэргэлсэн тохиолдолд шидийн энергийг хураан авсаар дэлбэрдэг. Тиймээс хараагдсан чулууг ашиглаж байна гэвэл энэ ертөнцийн шашны бай болох аюултай. Нэмээд энэ чулууны төлөө бусад улс орнууд дайн зарлах аюулч тулгарч болцсошгүй. Тэгэхээр энэ технологи энэ улсыг хамгийн хүчирхэг улс болгож болгоч үүний хажуугаар мөхөлдсөж хүргэж мэдгцвэл. Тэгээд Казуя Томегийн нэгэн адилаар Жиньягийн эрдэмтэн охиныг улсын хамгийн чухал хүнд тооцох ёстой юм байна гэж үздэг. Тэгээд Жиньяг
Энэ улсад байлгахын тулд юу хийж болох талаар гүнжээс асуув. Тэгсэн хааны дэрэгдэх, найдаж болох нэгэнтэй гэрэлчихвэл болох юм байна гэдэг. Тэгээд түүний найз гээд байгаа торгон цэргийн ахмадыг түүнтэй суулгахаар болчихно. Шууд л тэр хоёрт гэрэлгээд хэлчихэж байгаа юм. Амар шүү. Гэрлэх ёслолыг хааны гэр бүлээс даана гин. Гэрлэлтийн асуудал шийдэгдсэний дараа торгон цэргийн ахмад түүний тарьсан хэргийн талаар сануулна. Жиня Луугийн ясыг хулгайлсан юм гин. За энэ хүрээд манай анимийн 2 дугаар бүлгийн эхний хэсэг дуслаа. Бүлгийн сүүлчийн ангуудаар дараагийн бичлэгээр уулзцгаая. Хэрв дараагийн бичлэгээ хурдан үзхийг хүсвэл бичлэгтээ лайк болон саба дараад сувгаад дэмжээрэй. Fill me up, brought a cup, baby, just to let me down and mess me around.